Дугуйн ямар хэсэг улаанаар будагдсан байна вэ? За тэгэхээр энэ дугуй бол 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 тэнцвэр хэсэг хуваагдсан байна. Тэдгээрийн 7 нь улаанаар будагджээ. Ийм бид үнийг 8-ны 7 нь улаанаар будагдсан байна гэж хэлж болно. За энэ уламжлалт тэмдэглэгээ бишэлтэй энгийн бутархайг бичгтээ арай өөрөөр бичдэг тийм ээ. 7-г хуваах нь 8 нь улаанаар будагдсан. За саарл өнгөөр бүгдийг нь бичгэлээ. Өөр өнгөөр бичих юм бол за улаан өнгийг сонгоё. 7-г хуваах нь саарлаар 8 гэж бичье. 7-г хуваах нь 8 нь улаанаар будагдсан байсан. Ихэнх тохиолдолд бид ингэж бичдэг. 7-г хуваах нь 8 буюу 8-ны 7. За мөн түүнчлэн ингэж бичих нь ч бий. 7-г хуваах нь 8 нь улаанаар будагдсан. За энэ нь мөн 8-ны 7 гэдгийг илэрхийлдэг. За буцаа дасгал руугаа оръё. 8-ны 7 нь улаанаар будагдсан. Дахиад нэг дасгал ажиллая. Дүрсийн ямар хэсэг нь улаанаар будагдсан байна вэ? За дүрсэд нийтдээ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 нүд байна. Тэдгээрийн 8-ыг улаанаар буджээ. Тэгэхээр энэ дүрсний 9-ний 8 нь улаанаар будагдсан байна. 9-ний 8 буюу 8-ыг хуваах нь 9. За дараагийн дасгал. Дугуйн ямар хэсэг улаанаар будагдсан байна вэ? Бидэнд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 тэнцвэр хэсэг байна. За би зөв тоолсноо дахиад тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. 9 тэнцвэр хэсэгт хуваажээ. Тэдгээрийн 7-г нь улаанаар бутсан байна. 9-ний 7 буюу 7-г хуваах нь 9 нь улаанаар будагджээ.